Намчин бом зайсан. Түшээд хаан аймгийн Дайчин Бээсийн хошууны гол хийдийн нэгийг жасад зайсан алба гашж явсан. Одоогийн Дунд Говь аймгийн 3 төрүүгээр нутагтай 7 хошуунд даншигын зан Намчин бом гэж ирлэг, сүрлэг, бярлаг нэгэн сайхан ир 1870-аас 1937 он хүртэл амьдарч байжээ. Тэрбээр наадам дөхөөд ирэхээр жороо хулмаар унаад ширвэ зүс бороонд дур сөрөөдөл нүцгэн хайвуулж явдаг байжээ. Энэ нь нэгдүгээрт бие угаан чирэгжүүлж, хоёрт бие сэтгэлээ ариулж яваан тэргэн. Их жасын хід цагаан сарын хэвийн боовоо хийх болтол намчин бом зайсан хийдийн галтгооны том ширмэн тогоонд шуудаа гурил хийгээд бүх жорыг нь хольж модон хурцээр хит гутгаад эвлээд ирэхээр нь баруун мөрөн дээгүүрээ цуулахад ардан зогсох өөрөөс нь дутуугүй бяртан нэвсэн химээх базар гихч бэмбийлгээд эгнэн суусан 20 гаруй лам банднар руу нухуулахаар шидчихдэг байж. Намчин бом зайсан эд 30 наснда их хүрээнд богдын даншигт холоос хос морьтой зорж ирж барилджээ. Говь нутгаас зорж ирсэн годон хархуугээд дээгүр зиндааны бөхчүүд дээрлэхүй янцтай байсан гин. Таарсан учраага төвөггүй давсаар 6 давлаа гин. За одоо яаж барилдах вэ? Хэн намлах юм бол доо гэж бодсоор майхандаа айраг уудсуутал нэг их галав шулуу хийсэн өндөр хүн орж ирээд "За, Дайчин Бээсийн зарцуу банд дажгүй барилдлаа шүү. 7-гийн даваанд чамааг авч шар усаа тарайда" хэмээжээ. Үеийнхэндээ хүч бяраараа гайхагддаг байсан ч шамдан барилдаж дээшээ гарахыг хүсдэггүй хулгар нацаг хэмээх халахын их хүчтэн шилийн сайн ир инхүү сэтгэлийн сорил хийж хөнгөнөж яваан тэр байв. Намчин бом зайсан хариуд нь "За би Боржгон Сэцэн вангийн гомсүрэн зааныг дагаж ирээд сансандаа өрчсөн анил барилдаж байна. Нэгэнт тэр газраас ирснийх, нэхийдэл урж өссөнийх, долоод авч заан болчих санаатай дотор хүнтэйгээ ярьдсан. Та намайг бодвол заан цолтой хүн буугаад өгчихвөл би танд баярлахсан гэж хэлжээ. Хулгар нацаг хултай айраг хуруун дээрээ шондон шимснэ. Богдуулын оройг ширтээд "Адуу хөөдөг надад ямар нэр төр гэж байх биш. Арслан цол хүртэж ахархан хугацаанд магтуулснаар адуугаа хөөгөөд явж байсан надад дээр. Чиний өхөл юм мэдэндээ" хэмээхэд намчин бом зайсан. "Унаж яваа жороос хаарлмаараа эмээл хазаартай нүгий" гэжээ. Хиймэртэй барилдаж яваа ирийн хөтөлж яваа хөөхөн цавдрмор миний нүдэнд тусаад байгаа юм да. Цавдар морил өгчих гэж хулгар нацгийг хэлэхэд намчин бом зайсан ч зөвшөөрсөн байна. Маргааш нь намчин бом зайсан өрсөн шатар шиг алгалсан Монгол наадмын 7-гийн даваанд халахын их хүчтэн хулгар нацгаар долоод авч даншигын заан цол хүртээд богдын совин бүхийн даалбтуудаас батламжийн идэ хадаг гартаж аваад сэтгэл дээгүүр цээж тэнгэр суужээ. Дагуулж ирсэн гомсүрэн зан "Хөөмэн, цаан чин Дайчин вангийн намхаа аварга нацагтаа уурлаж чи Дайчин Бээсийн нэг муу хурц шиг хархуугаас хахуул авч бууж өглөө. 8-ын даваанд би тэр хурцыг чинь авч хатуу сургамж хайрлана гэж байна. Одоо чи яана" гэж олонний хөлийн тоосноос олж ирсэн ховор мэдээ дуулгажээ. Заан цолны ааг залуу насны шар хөдөлсөн намчин бом зайсан. "Нацгийг унгаж болсон юм. Намхаатай үзээд алтахад ёр яах вэ гэсэн шүү юм" бодож суужээ. Төдөлгүй 8-ын даваа эхэлж намхаа аврах хөдөөлсөн бох шиг хурцийсэн амтан хөндлөн хэрэг зогсож байна гин. Зодтолдох гэж байгаа биш, барилдах гэж байгаа юм чинь гэж зоргоо ирэлсэн намчин бом заан ухсгийгээд л бариад авч. Нэг л мэдсэн дээшээ хараад газар унчихсан. Дэлхий шаргалтаж газар нь ногоороод хэлж болохооргүй хэцүү байв гин. Босвол гавал толгойн заадлаараа ангалзаж газар дэлхийд айвалцаад гар хурууных нь үе бэлтцийн хавтсан байв гин. Халахын цууд хулгар нацагт хахуул өгч заан цол хүртлээ гэж уурлсан намхаа аварга тэр үед хориотой сойх буюу шувтрах гэж урдаас дайрсан бүхийг угтуулан гүйлгээд ардаа гаргаж мөрөн дээгүүрээ давуулан 2 гарын хурууны үзүүрээс барьж шиддэг мэхээ хийчихсэн гэдэг. Сүүлд нь нутагтаа ирээд намчин бом зан "Ээдтэй хол илүү юм холол байдаг юм бэлээ. Ер нь хөнжлийнхөө хэрээр хөлөөж ийж адууныхаа хэрээр эсгэрнэ гэж үнэхээр цэцүүг шүү. Арай илүү сарвансан бол алуулах нь байна лээ" гэж даруухан инээд суусан гэдэг. Намхаа авраг танаас хэр том хүн бэ гэхэд
Надаас хаашаашаага 4 хуруу өргөн байсан та химээчээ. Намчин Бумзаан өөрөө хоймрын хуучин цагийн том бор авдрын өмнө суухад авдар нь харагддаггүй том хүн байжээ. Тэгэхээр намхаа аварга ямар хэмжээний том хүн байсан тодорхой. Заан болсноос хойш Намчин Бумзайсан даншигт ер нь очисонгүй. Хонхортой байралдаж, томхон наадамд төрүүлж, даахтай наадмыг би авдаг юм, дайламтай наадмыг лувсан даваа авдаг юм а гэж суудаг байжээ. 1930-аад оны үед 3 сайхан сумын 3 жамын орол гэдэг өндөр ааглуун биетэй, өөртөө тохирсон бяртай, алс холоос адуу мал хөөчгдөг нэгэн 4 ат салхитаж очсныг цааш гаргаж гулсуулж хаад тэмээний эзэн хингэгч ирэх бол гэж бодож сууж. Тэгтэл баруун хойноос хул морьтой, улаан дээлтэй, мундаг том хүн ирж хойморлон суусан нь Намчин Бумзаан байв. Түүнийг хараад шилийн 3 жамын орол. Заахөө дэрэнгийн урд талаар нутагтай хилдэгч хойм бол Намчин Бумзаан гэж 2 том биетэй хүн бий гэсэн нэг нь энэ байж. Ямартай ч эхлээд өөрийн сурсан арга сүрдүүлгээ хийгээд ядгаа үзье. Настай ч хүн байна. Надаас жиирэх байлгүй дээ гэж бодсоор. За ах минь хаа урч явандаа гэсэнд өвгөн зайсан. Ах нь алдсан 4 ат авахаар ирлээ гэж шууд тулгажээ. Жамаа орлож. Юу яасан 4 ат? Алгаараа харж 10-аараа барьсан биш. Яхаараа та намайг сэрдүүгээд хөөхөн хөндлөлтөө давтал Намчин Бумзаан түүнийг гараараа ганц шүрч аваад тахир урт биеийг нь тахимдаа авчуулаад суучгаж. 3 жамын орл ихэндээ их л ирлэхүү байснаа сүлд амьсгалд нь боогд зандрахтаа. Ахын алдар хинбэ? Атыг тань дүү навчирч өгье гэж ам шүд алдаж байж ам мултарчээ. Өвгөн зайсан өөрч олон юм хэлэлгүй босгож тавиад. Айраг ууж сууя. Атыг минь туугаад эргээд мордуулжээ. Ингэж арга чадалтай эрийн цөс зоригийг ахимаг насандаа дарж авсан гэдэг.